Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр туршилтын үр дүнгээс урвалын дулааны илрэл тооцох талаар судлая. Урвалын дулааны илрэлийг тооцоолохдоо туршилтаар тооцоолж болдог. Химийн урвалаар ялгарсан эсвэл шингээгдсэн дулааны тоо хэмжээг тодорхойлох багжийг калориметр гэдэг. Зурагт үзүүлсэн байна. Химийн энергийг хэмжигдэн термометрээр хэмждэг. Калориметр гэдэг нь бол дулааныг алтгаас сэргийлсэн багж юм аа. Урвалаар ялгарсан эсвэл шингээгдсэн дулааныг бол дараах томьёогоор тооцоож олдог. Тухайн бодисын шатаахад ялгарсан энергийг усыг халааж байгаа температурын зөрүүгээр хэмжиж байна гэсэн үг юм аа. Q гэдэг нь бол урвалаар ялгарсан эсвэл шингээгдсэн дулааныг хэлж байна. M гэдэг нь бол температурын өөрчлөлтийг бий болгож буй бодисын масс. Өөрөөр хэлбэл халаасан шингэний масс гэсэн үг. Ус байж болно бусад шингэнийг халаадаг. C гэдэг нь бодисын хувийн дулаан багтаамж. Дельта T нь бол температурын өөрчлөлт хэдээс хэдэн градус хүртэл халсан бэ гэдгийг хэмждэг байна. Хувийн дулаан багтаамж гэдэг нь 1 г бодисын температурыг 1 градус Цельсиэр ихсгэхэд шаардлагадах дулааныг бодисын хувийн дулаан багтаамж гинэ. Усны хувьд бол хувийн дулаан багтаамж нь 4184 жаулыг үржих нь грамын хасах 1 зэрэгт үржих нь Цельсийн хасах 1 зэрэгт байдаг. Туршилтын үр дүнгээр тооцоо хийхдээ бол эхлээд урвалаар ялгарсан дулааныг олно. Урвалаар ялгарсан дулааныг олохдоо бол M, C, дельта T гэсэн томьёогоор олно. Дараа шатах урвалд орсон бодисын тоо хэмжээг олно. Энэ тэнцүү массыг хуваах нь молийн масс юм аа. 3 дугаарт нэнтэлбийн өөрчлөлтийг тооцож олно. Шингэнийг халаахад зарцуулагдсан дулаанаа шатах урвалд орсон бодисынхоо тоо хэмжээнд нь харьцуулаад тухайн урвалын энтальпиг олж болно. Туршилтаар олсон хэмжээгээ онолын хэмжээтэй харьцуулаад харьцангуй алдааг тооцоож болно. Одоо цөмөрөө 2019 оны E хувилбарын 40-р даалгаврыг ажиглая. 20 градус Цельсийн температурт хийн халаагуур тэг 178 г ацетиленыг авч шатаа шилэн савнд буй 200 г усыг 60 градус Цельс хүртэл халаасан бол туршилтын үеийн дулааны алдагдлыг тооцоолно гэсэн бодлого байна. За урвалыг калориметр дотор явуулсан байна. Ацетиленийг шатаагаад усыг халаасан. Усыг халаахад бол 20 градус Цельсиэс 60 градус Цельс хүртэл халсан байна. За мөн ацетилений шатах урвалын тэгштгэл, усны дулаан багтаамж, ацетилений шатахын стандарт энтальпийн өөрчлөлтийг онолын хэмжээнд өгсөн байна. Бодисын температурын өөрчлөлтөнд шаардлагадах дулаан болон шатах урвалын дулааныг хэрхэн олох талаар томьёогийг өгсөн байна. За бодлогоо бодъё. За эхлээд усыг халаасан дулаанаа олъё. Q тэнцүү M, C, дельта T гэсэн томьёогоор олно. Энэ томьёон дээр хүүхдүүдийн андуурдаг нэг зүйл бол M буюу масс дээр бол усны массыг тавьж өгөх хэрэгтэй. Шатаасан бодисынхаа массыг тавьж өгч андуурч алдаа гаргадаг байгаа. За тэгэхээр усны масс 200 г байна. Усны дулаан багтаамж бол 418 байгаа. Усыг 20 градусаас 60 градус хүртэл халаасаа. Ингээд усыг халаасан дулааныг тооцож олоход 33440 жаул гарч байна. За дараа нь шатаасан ацетиленийхэн тоо хэмжээг олно. Ацетилений тоо хэмжээг олоход бол 1 мол ацетилен 26 г байдаг. Ингээд тооцоо хийгээд олоход бол тэг 100-ны 3 мол ацетилен шатсан байх нэ. За одоо ацетилений шатсан дулааныг тооцоолж олъё. 1 мол ацетилен шатаахад 1300 кJ дулаан ялгарх ёстой. Тэг 100-ны 3 мол ацетилен шатсан учраас дулааны хэмжээг тооцоолж олоход 39 кJ дулаан ялгарх ёстой байжээ. За тэгвэл дулааны алдагдлаа тооцоолж үзье. Онолоор бол 39,000 жаул дулаан ялгарх ёстой. Туршилтаар бол 33,440 жаул дулаан ялгарсан байна. Онол болон туршилтын зөрөөгөө олоод онолын хэмжээнд хуваагаад 100%-аар үржих ёстой. Ингээ үржихэд бол 14.2% дулааны алдагдал гарч байна. За тестийн хариунаас харахад бол C буюу 14% гэсэн хариуг сонгох нь зөв байна. За дахин нэг бодлого бодъё. Лабораторид 290 г пропаныг хүчил төрөгчийн дотор бүрэн шатаахад ялгарсан дулаан нь 200 г усны температурыг 22 градус Цельсиэс 80.1 градус Цельс болтол халаажээ. Пропананы шатахын стандарт энтальпийн өөрчлөлтийг олно гэсэн бодлого байна.
Эхлээд усыг халаасан дулаанаа тооцож олно. Ингээд тооцоолоход бол 48571.6 жоул дулаанаар усыг халаасан байна. За одоо шатсан бодис пропаноны тоог хэмжээг олъё. 1 мол пропаноны масс нь 58 г байдаг. Үүнээс тооцоолоод олоход 0.5 мол пропанон шатсан байх нэ. За пропаноны шатгийн стандарт энтальпийн өөрчлөлтийг олохдоо дельта H тэнцүү хасах QQ-ийнх нь n гэсэн томьёогоор олно. Тооцоог хийхэд хасах 971,432 жоул дулаан ялгарсан байна. Үүнийг кил жоул руу шилжүүлж бичсэн байна. За та бүхэндээ амжилт хүсье. Дасгал даалгавраа ажиллаарай.